Сэнэг телевизээс бэлтгэн хүргэдэг бизнесийн эргэлт нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт сүүлийн 10-аас 15 жил монголчуудын өглөөний цай, хоолны соёлд орж ирсэн өндөг бүтэх процесс хэрхэн байдаг бизнесийн орчны талаар ярилцахаар бид Хүмүн шууд компани гүйцэтгэх захирал Жигжлийн Бодтой ярилцгаана. За нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Таны ажил сайн уу? Сайхан аварч байна уу? Сайхан аварч байна уу? Өрсөнд баярлалаа. За 2004 онд Хүмүн шууд компани анх үйл ажиллагаа явуулж ирснээс хойш 21 жилийн хугацаанд хэр өргөжөж тэлэв? Мэдээж маш их өргөжөж одоо үйл ажиллагаа маань томорсон. Бид анх үйл ажиллагаа эхлэхдээ нэг 20 мянган шуудгаар үйл ажиллагаа эхэлчихсэн. Одоо бид энэ жилийн эцсийн байдлаар сая орчим шуутай болно. Яг одоогийн байдлаар бид 800 мянга орчим шуутай байгаа. Тэгэхээр энэ хүний нөөцийн хувьд ч гэсэн бид 20-од ажилтнтайгаар үйл ажиллагаа эхэлчихсэн бол одоо бид 350 орчим ажилтнтай болж байна. За өндөг одоо бид нар өглөө болгон цайндаад өндөг хэрэглэдэг. Гэхдээ өндөг яг яаж гардаг процесс эндээс гараад хэрэглэгчдийн гарт өрлөг тэр процессыг бас бид нэр төдийлөн сайн мэдгүй те. Тэгэхээр одоо тухайлбал яг ийм нэг сагсанд хэдэн дахиа байна. Эндээс хэдэн өндөг гарах уу тэр процесс. Энэ одоо яг 6 шоу одоо нэг үүрэнд байгаа. Өдөрт өндөгдөх хэмжээ одоо тухайн шоуны наснаас хамаардаг гэсэн. Тэгэхээр 100 дахианы 90-ээс 97% өндөгдөж байгаа гэсэн. Зарим нь өндөгдөхгүй, тэр нь маргааш өндөгдөж. Залуу шоу бол арай илүү сайн өндөг гаргадаг. Хөгсрөх тусам өндөгдлийн хувь нь арай буурдаг. Тэгээ ер нь бол нэг шоу өдөрт нэгэд өндөгдөн. Максимум нэг. Ааха. Зарим нь бол арай өндөгж амжаагүй нь маргааш өндөгдөж. За тэгэхээр шоуны аж ахуй гэдэг маш эрсдэлтэй, өндөр стандартын дагуу явагддаг байх. Тэгэхээр сүүлийн үед ямар техник технологиг ашиглаж байна? Өнөөдөр энд яг энэ механизмыг харж байхад зэрэгцүүлэг болон агаажуулалт гэдэг бүгд ийм тодорхой стандартын дагуу байдаг. Тэгдэг аах. Бид одоо яг Хүмүн шууд нэг гээд аж ахуй дээр үйлдвэрлэлээ өргөх бүрэн боломжтой байсан. Хүмүн шууд хоёр дээрээ ч гэсэн үйлдвэрлэлээ өргөх боломжтой байсан. Яг бид нар олон улсын стандарттай мөн одоо бас энэ аюулгүй байдлыг хангах үүднээс фермүүдэд тусдаа хол зайтай одоо эргэн тойрны орчин тий аюулгүй байдлыг ингээ харгалзаж үзээд үйлдвэрүүдээ өөр газар байгуулж байгаа. Энэ нь болохоор бас нөгөө цаашдаа гарах томоохон эрсдлээс одоо хамгаалж байгаа гэсэн. Мэдээж одоо энэ дотор байгаа технологи, тоног төхөөрөмж бүх зүйл одоо олон улсын хамгийн сүүлийн стандартуудыг бид нэвтрүүлсэн байгаа. Одоо энэ дээр гэрэлтүүлэг байгаа тань, агаарж болж байгаа тань, энд ажиллаж байгаа хүмүүс байгаа тань. Энэ одоо 40 мянган шоунд ороод нэг хүн ажиллаж байгаа. Заримдаа 2 хүн ажиллаж байгаа. Тэгэхээр одоо хүмүүс хөдөлмөрийн бүтээмж энд болохоор ерөөсөө шоугаа одоо ингээд ажилт нь одоо хараад тянаад явж байгаа болохоос яг одоо энэ бүх ажлуудыг одоо бүрэн автоматч болсон байна. Сүүлийн нэг 10-15 жилийн хугацаанд одоо монголчуудын өглөөний цайнд хамгийн их хөргий хэрэглэдэг бүтээгдэхүүн бол өндөг болчихлоо шүү дээ. Тэгэхээр манайх дотоодын үйлдвэрлэлүүд ер нь дотоодын хэрэгцээнийхээ хэдэн хувийг хангадаг юм бэ? Импорт нь ер нь хэдэн хувийг эзэлж байна? Тийм сүүлийн 10 орчим жил бол ерөөсөө 50% тал ингээд байгаад байна л да. Импортын тоо хэмжээ 50%-тэй, дотоодын үйлдвэрлэл бас 50%-тэй. Тэгсэн мөртлөө яг энэ харьцаанд 50-50%-аар хадгалагдаад байгаа. Тэгсэн мөртлөө үйлдвэрлэлийн хэмжээнүүд нь бол өсөд байгаа, нэмэгдээд байгаа. Яг тэгвэл нөгөө хүн амын өндөгний хэрэглээ бас нэмэгдээд байсан. Тэгээд өнгөрсөн жилээс бол ерөнхийдөө бас нөгөө Монголын шууны аж ахуй эрхлэгчнэр бол үйлдвэрлэлээ нэлээд сайн өргөдгсөн учраас дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ бол 65 орчим хувьтай болж байна. Нөгөө талдаа бол импорт бол 35% болж буурж байна. Энэ бол тэгэхээр яг манай засгийн газар тий төр бол одоо бас энэ шууны аж ахуй одоо хүнсний үйлдвэрлэлийг сайн дэмжих гэсэн одоо бодлоготой бас энэ уялдаж байна гэсэн. Дэлхийн дундаж ер нь хэр байдаг юм бэ? Хүмүүс ер нь олон улсын дунджаар жилд хэдэн ширхэг өндөг идэх. Монголчуудын хувьд өндөгний хэрэглээ сүүлийн жилүүдэд бас автом нэмэгдэж байгаа шиг байна. Яг монголчуудын өндөгний хэрэглээ бол жил ирэх болсон нэмэгдэж байна. Мэдээж бид нар бас яг өндөгний уламжлалт одоо хэрэглээтэй улсуудтай харьцуулахад арай бага хэрэгжилж байгаа. Тэгээд бол ерөнхийдөө нэлээд сайн өндөг хэрэгэлдэг болсон.
одоо бид нар нэг жилд нэг 180 орчим ширхэг өндөг хэрэгжилж байгаа тийм. Дэлхийн дундаж бол нэг 250 байгаа. Энэ доогуур одоо тижээлээ идэж байгаа. Тижээлээ өглөөнийхөө тижээлийг идээд дууссан байгаа. Одоо 2 цагаас өдрийнхөө олно. Аха. Ер нь одоо тэр өдрийн норм ер нь ямар байдгийг цагийн хуваар мэдээж бүх юм яг одоо маш сайн хуваарийн дагуу тогтоосон стандартын дагуу хижээд агуулгадах шинж чанар тий уураг аминд мэддэг гэдгийг бүгдээр ингээд бас тогтоосон байгаа. Тэр тогтоосон норм стандартаараа идэх хэмжээ ч гэсэн бас нормтой байгаа. 115 г гэдэг. Тэрнээс их өгөөд бас компани алдагдaltaд орно. Тэрнээс бага өгөөд шувуу хангалттай хоол ижээд авч чадахгүй болно. Тэгэхээр одоо яг энийг нь бол таарсан стандарт хэмжээнд нь баригдуулах хэрэгтэй. Тэгжиж одоо яг ийм сайн чанартай өнөг гарна гэсэн. Одоо энэ тижээд бол тусдаа нормтой. За тижээлийн хажуугаар ус гэдэг юм уу? Ус бол яг нормгүй. Агааржуулт бол одоо хамгийн сайн байхаар тийг зохицуулах хэрэгтэй. Өвлийн өдрөд, зуны өдрөд ялгаагүй. Яг шувууны байранд 18-аас 23 хэмээн дулаан орчныг бүрдүүлэх хэрэгтэй. 100 байлаагаад халууцуулахгүй. Өвд байлаагаад ааруулж авахгүй. Тэгэхээр одоо яг тийм 18-аас 23 хэмээн одоо энэ орчныг бүрдүүлсэн байна. Шувуу бол маш сайн 50 орчинд байх хэрэгтэй. Тэр 50 орчныг бүрдүүлж ийж шувуу бол одоо үр ашиг өгнө. Тэр шувуу стресстүүлэхгүй, дааруулахгүй, халууцуулахгүй, өлсгөхгүй, цангаахгүй гэдэг ч юм уу те. Тэр нөхцлүүдийг бүрдүүлэх хэрэгтэй. Одоо энэ гэрэл байлаа гэхэд энэ гэрэл бол хүрийн нүдээр сайн мэдэггүй. Гэхдээ яг одоо өнөглөгч дахианы нүдэнд хамгийн ээлтэй тийм гэрэл. Энэ гэрэлтүүдийн хүчийг бас тааруулдаг. Тодруулах, бүлгэрүүлэх гэдэг. Энэ шувууны наснасаа хамааруулаад тодруулах, бүлгэрүүлэх нь бас энэ юутай стандарт хэмжээтэй. За одоо тухайлбал ингээд багцаараа гарч явах шиг байна те. Энд одоо жишээ нь яг ингээд 1 2 3 4 5 өндөгч гэдэг юм уу? Тэгэхээр нэг дахиад өндөглөөгүй байна гэдэг тэр юу гэж байна. Тийм яг. Тэр нь бол одоо магадгүй одоо өдөөс хойш өндөглөх эсвэл маргааш өндөглөх. Стресстэй малын мах идээд байна гэдэг нь хүн болгоны янз бүр юм яадаг. Тэгтэл дахиад шувууд яаж стресстүүлэхгүй, яаж тайван байлгаж тэндээс нөгөө гоё өндөгчин гарах гэдэг шүү дээ. Яг бид нар бол тэрийг бол маш сайн мөрддөг. Ерөөсөө шувуу стресстүүлэх гол юм болохоор одоо энэ чимээ шууган одоо энэ те босод одоо энэ гадны хүчин зүйлүүд нэгдүгээрт нөлөөлж байна. Хоол ижээд нь бас яг чанарын шаардлага бүрэн хангахгүй байна уу? Шувуу өлсөд яваад мэдээж стресстэй те. Шувуу идэх хижээлд нь өөрт нь таалагдахгүй бол бас стресстэй. Халууцаад байвал бас стресстэй. Дараад байвал стресстэй гэдэг ч юм уу те. Одоо энэ хүнтэй амьд амьтын учраас хүнтэй адилхан шүү дээ. Тэр нөхцлүүдийг нь бид нар аль болох сайн шийдэж өгдөг. Тэгээд шувууны байрандаа одоо тийм 50 орчныг бүрдүүлэхийг хичээдэг. Тэгжээж одоо бид нар бас эндээс ингээд маш сайн өндгөө авах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр шувууны үйлдвэрлэл өөрөө маш эрсдэлтэй байх. Нөгөө талаас тэр эрсдлүүдийг урьдчилж одоо вакцины жуулалт ч юм уу те тэр юунуудын талаар та дэлгэрүүлвэл. Мэдээж шувууны аж ахуй эрсдэлтэй. Мал эмнэлэг одоо 20 цэрийн өндөр стандартыг барьж ажиллах ёстой. Монголчууд одоо ковидын үед хөл хорой одоо карантин гэдэг үгийг одоо маш сайн сонсон. Бид бол 20 жилийн өмнөөс энэ үгийг бид нар маш сайн хэрэглэдэг. Хөл хорой карантин гэдэг. Нэг шувууны байрны ажилчин энэ байранд одоо орсон бол нөгөө байранд орохгүй ч гэдэг юм уу те. Одоо ингээд үйлдвэр хоорондоо хөл хорой цэр одоо ингээд байнгын ийм тогтоодог стандарттай. Нэг байрны ажилчин нөгөө байранд орж ажиллахгүй. Тэ? Гэх мэтчлээ. Тэгээд одоо энэ бол яг мал эмнэлгийн одоо анхан шатны стандарт бол. Шувууг эрсдэлгүй эрсд багтаагаар тийм үү? Өвчин одоо халдварт өвчин тусахгүйгээр хижээгөөд вакцины жуулах хэрэгтэй. Тэгээ аль болох шувууг дэгдээхээ байх нь. Хүнийг ч гэсэн бас хүүхэд байхад нь вакцины жуулдаг шүү. Тэрнтэй адилхан. Дөнгөж төлөвлөс нь ахуулаад 90 хоногийн нас хүртэл хооронд нь 8 өвчний вакциныг бид хийж байгаа. Тэгэхээр одоо энэ амьдралынхаа туршид одоо энэ тэр 8 өвчний эсрэг батта тогтно гэсэн. Шувууны одоо дундаж наслах Энэ шувуунууд дундаж гэхгүй ерөөсөө яг ингээд нэг юм хоногоор нас ярьж байгаа. Бид нэр
Энэ байранд байгаа шувуунууд бүгдээрээ нэг өдөр инкубатороос төрсөн гэсэн. Ерөнхийдөө тэгж яагаад нэг одоо зэрэг нядгаанд орох хэрэгтэй. Нэг 600-аас 660 хоногийн настай дараа нядгаанд орох. Тэр хугацаанд аваад эндээ Тэр хугацаанд эхлээд одоо дэгдээхээ авах үедээ дэгдээхний байранд байж гэн. Тэгээд тэндээсээ дараа нь өндөгдөгчийн байр руу шийдэж гэн. Өндөгдөгчийн байр нь одоо нядгаанд орох хэрэгтэй байна. За үйл төрлөл энд мэдээж ингээ явагдаж байна. Үүний дараагийн шат дамжлага хаашаа дамжих вэ? Одоо энэ ингээд энэ өндгөн конвейер маань уурсаад одоо өндөг савлах одоо хэсэг рүү явна. Одоо өндөг савлах хэсэг болохоор одоо энэ манай энэ аж ахуй одоо 400 мянган шувуутай. 400 мянган шувууны одоо өндгийг одоо тэнд савлж бэлтгэж байгаа гэсэн. Одоо энд болохоор шувууны байранд бэлтгэгдсэн өндөг одоо тусгай конвейерээр дамжаад өндгийг болохоор одоо энэ 30 ширхгээр савлж ийм процесс явж байгаа. Эндээ 30 ширхгээр савлаад одоо өндөгнийхөө төв агуулга руу явуулна. Төв агуулгад одоо өндөг болоод нөгөө яг хэрэглэгч нарын одоо худалдаж авдаг 10 ширхгээр 6 ширхгээр 8 ширхгээр ингэж савлагдаад 14 ширхгээр савлагдаад одоо маргааш өглөөнд худалдаанд гарна гэсэн. Ер нь тоног төхөөрөмжийн одоо сүүлийн үеийн шинжилгэлүүд мэдээж үйлдвэрт хамгийн чухал нөлөө үүсгэдэг байна тийм. Яг бид нар одоо энэ дандаа Европын стандартны төхөөрөмжөөр тоноглосон. Хамгийн одоо дэмж өндөртэй одоо шувууны аж ахуйн үйл ажиллагааны яг одоо стандарт одоо үр ашигтай хувьдруудыг сонгосон гэсэн тийм. Мэдээж одоо энэ одоо ч хүмүүсийн ажиллах хүчний нөөц одоо компаниуд тулгарч байгаа тийм. Тэгэхээр одоо энийг бол аль болох хамгийн сайн тоног төхөөрөмж технологиудыг нь авчираад одоо цөөн хүмүүсийг ажилуулах хэрэгтэй. Цөөн хүмүүстэй одоо арай илүү сайн цайлангийн өгөхтэй. Тэгжиж одоо бид нар бас цаашдаа үйл ажиллагаа маань тогтвортой явах хэрэгтэй гэж үзэж байна. За хэрэглэгчдийн гар дээр түргэн хугацаанд очтоороо мэдээж дотоодын нэг байх хэрэгтэй. Дотоодын үйлдвэрчид. Тэгэхээр бидний тэр ялгарх онцлог одоо жишээ нь Түмэн шувуу компани яг энэ өндөг хизээ хэрэглэгчдийн гар маргааш өглөө. Маргааш өглөө. Өнөөдөр одоо эндээсээ төв агуулга руу явлаа. Төв агуулга дээр очлоо. Маргааш өглөө тэндээсээ хэрэглэгчийн гар дээр очно. Тэгэхээр энэ бол дотоодын одоо өндөг үйлдвэрийн хамгийн том давуу тал. Өндөг ямар өндөг хэрэглэх ёстой вэ гэвэл шинэ өндөгд хэрэглэх ёстой. Орос хүмүүс өөрсдийнхөө дотоодынхаа өндгийг хэрэглэвэл шинэ өндөг. Хятадд болохоор хятад хүмүүс дотоодынхаа үйлдвэрийн өндгийг хэрэглэвэл шинэ өндөг гэсэн. Монголчууд Монголдо үйлдвэрлэсэн өндгөө хэрэглэх ёстой. Энэ нь бол шинэ өндөг илүү одоо амин дэм ичлэг одоо шинээрээ хэрэглэгчдэр очиж байгаа гэсэн. Өндөг яах гэж хэрэглэж байгаа гэвэл өндгөнд агуулгадж байгаа амин дэм эрдэс бодисыг одоо хэрэглэж байгаа тийм үү? Шингээ бидээ авах гэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ өндгөнд агуулгадж байгаа амин дэм эрдэс бодис болоод шинээрээ байхдаа хүний бид хамгийн одоо шингэцтэй байдаг. Удах тусам энэ өндгөнд агуулгадж байгаа амин дэм эрдэс бодис болоод ууршаад алга болдог. Ууршаад байхгүй болно гэсэн. Тэгэхээр импортын өндөг буюу одоо гадаадаас авчирсан өндөг бол удаан тээвэрлэлтийн явцад ирсэн, удаан хадгалагдсан өндөг хэрэглэх юм бол өндөг хэрэглэж болох уу гэвэл болно. Гэхдээ тэр өндөгнөөс авах амин дэм эрдэс бодис нь тодорхой хэмжээгээр ууршаад багассан байгаа гэсэн. Тэгэхээр онцгийн одоо хэрэгтэй юм авч чадахгүй байна гэсэн. Зүгээр идж байгаа тэр өндгөнд байгаа чухал одоо эрдэс бодисуудыг авч чадахгүй байна гэсэн. Уургийг авч чадахгүй байна гэсэн. Дэлхийн нийтэд мэдээж нөгөө хэмэл оюун ухаан роботуудыг үйлдвэрлэлд мэдээж ашиглаж эхэлсэн. Тэгээ энэ талаар ч гэсэн та бас өмнө нь дурдчихсан. Тэгэхээр яг энэ үйлдвэрлэлд бид нэр одоо малын эмчээр ч юм уу эсвэл өөр бусад ийм мэрэгчлэнүүдийг орлох тийм яг энэ үйлдвэрт бол нөгөө малын эмч одоо хэмэл оюун ухаан гэхээс илүү зүгээр энэ автомат төхөөрөмжүүдийг л тавьчихсан гэсэн. Энгийн одоо удирдлагатай одоо өндгийг зөвхөн 30-30-аар савлаад одоо ингээ хураагаад явуулсан. Яг шувууны аж ахуйд бол бид нар бас төлөвлөж байна. Одоо хэмэл оюун ухаанд суурилсан одоо малын эмч тий. Одоо шувууны байран дотор ажиллангаа одоо шувууны одоо байгаа байдал дээр нь дүн шинжилгээ хийгээд маш богино хугацаанд маш өндөр наривчлалтай дүн шинжилгээ хийгээд энэ шувуу биеийн өвдсөн байх юм шилжтэй. Энэ шувуу одоо ийм өвчний ийм шинж тэмдгийг одоо үзүүлээд байна тий. Шувуу одоо ингээд
нурмаасан ч гэдэг юм уу, хоол ижил идэхгүй ч гэдэг юм уу, тэ усаа уухгүй ч гэдэг юм уу ингээ байгаа шувууг одоо холоос хараад тэр өвчнийхээ шинж тэмдэг дээр нь тулгуурлаад таних ийм чадвартай ийм хиймэл оюухан суурилсан одоо ийм малын амч байгаа гэсэн. Тэгэхээр одоо ийм одоо хөрөмж одоо суурилуулснаар шувууны аж ахуйд гарах эрсдлийг өөрчилж одоо тий нэлээд одоо хугацаа алдахаас өмнө одоо илрүүлэх. Тэгээд тэрийг газар ахуулахгүйгээр одоо арга хэмжээ авах, тасан зогсоох гэдэг юм тий. Ийм ач холбогдолтой юм даа. Тэгээд яг одоохондоо бид нар бол маш сайн судалж байна. Хүн шувууд хоёр дээр бол хүний нүдэнд харахгүй одоо өндөөний гимцэн хэсгийг хараад ангижсэн шүү дээ. Тэгээ нөгөө харагдахгүйц байдлаар дотроо ямар нэгэн хагарал үүснэ тохиолдолд нөгөө тээвэрлэлийн явцад Нямбатер орох ч юм уу энэ асуудал үүсэх эрсдэл бэ юу? Тэр эрсдлээс яаж үйлдвэрлэлийн явцад өвчин сэргийлэх боломжтой вэ? Манай энэ одоо өндөг ангилах, савлах, одоо ангилах, ялгах ийм савлах шугам гэж байгаа. Тэгээ энэ удаар одоо цаг 40 мянган өнгийг одоо савлаад яг эцсийн байдлаар хэрэглэгчийн гар дээр хүргэх юм тохиромж байгаа. За энэний гол давуу тал нь болохоор өндгийг гаднаас нь хараад дотор нь байгаа одоо дефектүүдийг ялгаж одоо илрүүлэх юм хүчин чадалтай. Мөн дээрээс нь хагархаа ондог байна уу? Хүний нүдэнд харагдахгүй байгаа ялгсан хагарлыг ч гэсэн ялгах боломжтой. А дээрээс нь өндгийг болохоор UV гэрлээр ариутгаж одоо бас ингэ явж байгаа. Энэ процесс болохоор бүгдээрээ хүний гар оролцоолгүйгээр өндөг савлах одоо ийм шугам гэсэн. Тэгэхээр одоо хүмүүсийн гараар одоо бохирлогдох ийм эрсдлээс болоод хамгаалагдаж байгаа гэсэн. Өндөг савлах одоо ингээд энэ өндгөн дотор хийх процесс бол бүгд одоо машинаар хийж байгаа гэсэн. Дээрээс нь одоо бас энэ лайнаар болоод өндөнд одоо агуулга өндгний одоо дотор ийм цусан одоо судал байдаг. Тэр ингээ хагараад өндөг цустай өндөг гарах юм эрсдэлтэй байдаг. Өмнө нь одоо бид нэр иймэрхүү өндөг болоод ингээ хэрэглэгчнээс бас мэдэн гомдуудыг бас хүлээж авдаг байсан. Өндөг бол яг байгалийн амтан, байгалийн бүтээгдэхүүн дахианаас гарч байгаа тийм амьд амтнаас гарч байгаа юм байгалийн бүтээгдэхүүн. Амтны гаралтай бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо ийм цустай өндөг гарах эрсдэл бол байдаг. А гэхдээ энэ бол муу гэсэн үг бол биш. Гэтэ яг энийг одоо бид нар энэ орчин үеийн тоног тохиромжийн одоо тусламжтайгаар энэ өнгийг бол ялгаад одоо хэрэглэгч нарт арай орчуулахгүй байх ийм шийдлийг одоо гаргасан байна. Одоо жишээлбэл энэ өнгийг ингээ хаглаад үзье. Энэ өнгийг хаглаад үзэхэд одоо энэ цустай байх магадлал бол байгаа. За одоо энэ дээр цусан энэ бол одоо цусан толботой өндөг гэсэн үг тийм. За энэ дахиад юм. Иймэрхүү өндөг бол нэг 10,000-аас 10,000-д одоо нэг орчим байна. Энэ бол нэлээд их цустай өндөг байна тийм. Энэ бодлоор юу гэлдэж ийнэг бол яг шууны байранд дахиад бодлоор цочих юм уу ямар нэгэн байдлаар одоо нэг үргэснээс болоод тэр нөгөө өндөг бүрлдэж явцад бодлоор нэг судас хагарсан байгаа. Эннээс болоод одоо энэ цус одоо өндгөн дотор юм цус үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр яг энийг бол хэрэгжилж болох уу гэвэл болно. Одоо болгоод хэрэглэхэд бол асуудал байхгүй. Яг гэхдээ нөгөө хүмүүс жоохон онцгой санагддаг л да. Тэгэхээр энэ машиныхаа тусламжтайгаар бид бол одоо ийм өндгийг бол ялгаж чадж байгаа гэсэн. Төмөн шувууд гэх компаниг бид өндөг үйлдвэрлэдэг гэдгээр нь маш сайн мэднэ. За гэвч бас олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд тэндээс та дурдвал тийм хүмүүс одоо хамгийн сайн мэдж байгаа нь яалтчгүй. Манай хамгийн гол бүтээгдэхүүн бол өндөг. Манайх нэлээд шувууны аж ахуйтай холбоотой одоо салбар үйлдвэрүүдийг бас бид ингээд хөгжүүлээд явж байгаа. Энэний бүтээгдэхүүн нь бол ихэвчлэн нөгөө хөдөө аж ахуйн фермерүүд. Манай харилцагч нар бол фермерүүд байгаа гэсэн. Тэд нарт зориулаад бид нар тижэл үйлдвэрлэж байна. Малын тижэл, янз бүрийн малын тижэлүүд. Бид нар энэ тижээлийн үйлдвэртэй шувууныхаа иддэг хоол тижээлийг үйлдвэрлэж байна. Мөн бусад одоо фермерүүдэд зориулсан одоо бас энэ тижээл үйлдвэрлэж байгаа. Манай Монголын дотоодын шувууны аж ахуй эрхлэгч нар бол ихэвчлэн манай үйлдвэрээс шувууныхаа тижээлийг авч байна. Мөн одоо бас энэ сайлын үнэ тий одоо
хонь хурганы аж ахуй болон адууны хичээл. Хурдан морь сонирхогч нар бол ялангуяа одоос адууны хичээлийг бол бас манайхаас авч байгаа. Дахиа юу иддэг юм бэ? Дахианаас өндөг гарч ил байвал тухайн дахиа хаана байх, ямар хоол идэх нь нэг хамаагүй ч юм шиг нэг юм ойлголтууд байдаг ш тэ. Гэтэл тэнд нэг юм тодорхой стандарт байна. Америкт мөрдөгдөж байгаа болон Японд мөрдөгдөж байгаа тэр стандарт манад яг хэрэгжиж байна уу? Ерөөсөө энэ дахиа бол дэлхийн хаана байхаас үл хамааруулаад яг нэг стандартны хоол хичээл идэх хэрэгтэй. Ер нь бол одоо уур, илчлэг, кальцийн агуулмж гээд бүх үзүүлэлтүүд нь яг стандартчлагдсан. Тэрний дотор ямар одоо түүхийд ашиглах нь бол жоохон харилцан адилгүй өөр байгаа. Зарим одоо оронд эрдэнэ шиш ихтэй орол эрдэнэ шиш идэж байгаа. Одоо манай Монголд бол Улаанбуудаа байгаа учраас Улаанбуудаан дээр суурлаад явж байна. Гэх мэтлээ. Ерөнхийдөө үр тэрэ. Америкийн дахиа байна уу, Хятадын дахиа байна уу, Оросын дахиа байна уу гэдэг нь бол онцгой ялгаа байхгүйгээр яг одоо нэг стандартны шаардлага хангасан хичээл гэдэг. Тэгэхээр Монголд байгаа юм чинь жоохон хямдхан өндөг гаргаж болдгоо мó гэж асуугаад байдаг хүмүүс. Тэгэхээр манай дахиа Америкт байгаа, Японд байгаа тий дахиануудад яг адилхан хоол хичээл идэж явах хэрэгтэй. Тэрийг за Монголд одоо худалдан авах чадвар муу байгаа юм чинь арай жоохон бага идээд тий сайн өндөг гаргаад гачаа гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Дахиад бол ихгүй. Тэгэхээр яг идэх ёстой хичээлээ бүрэн идэх ёстой. Тэр идэх ёстой өдрийнхөө илчлэг нормыг бол бүрэн авах ёстой. Тэгжиж л өндөг гаргана. Тэгэхээр бид бол одоо яг нэг олон улсын яг стандарт хэмжээнд одоо үйлдвэрлэлээ явуулаад тэр хэмжээгээр одоо тийм одоо стандарт хангасан хичээлээр л шувуугаад хийж байгаа гэсэн. Тэгэхээр өндөгний одоо бас үн бол ямар хэмжээнд тогтсож байгаа нь бол ерөнхийдөө дэлхийд дээр нэг 10-аас 15 центийн хооронд байгаа. Бид одоо яг дахиад дижэхтэй бол зориултын дижээл үйлдвэрлэж байна. Тэрний нэг орц нь бол кальцийн агуулмжтай чулуу байдаг. Одоо сая энэ үйлдвэрт орж байна те. Энэ кальцийн агуулмжтай чулуу бол 36% кальцийн агуулмжтай. Тэгээд одоо өндөгний хальсыг бат бөх байлгахад одоо энэ кальцийн агуулмж бол маш чухал үүрэгтэй. Нөгөө талаараа дахиа бол өөрөө шүдгүй. Тэгэхээр энэ дахианы энэ том хэмжээтэй одоо энэ хоол тэжээлд орж байгаа кальцийн чулуу нь дахианы булчинд ходоодонд ороод одоо эдсэн хоол тэжээлийг одоо нунтаглах одоо шүдний үүргийг бас давхар гүйцэтгэдэг. Ийм ач холбогдолтой. Хотоодын үйлдвэрлэгчдийн одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ бусад одоо юугаа өөрсдөө дотроо үйлдвэрлэдэг шүү дээ. Тэгэхээр магадгүй шууны аж ахуй эрхлэх хүмүүс гадны улсаас импортоор тэжээлээ аваад инхээр нөгөө урсгал зардал бусад зардлууд буцаад нөгөө хэрэглэгчдийн гар дээр очих барааны үн бас нэмэгдэх тийм эрсдлүүд дагавж байгаа хэрэг. Яг нь ерөөсөө л одоо бид нар чи одоо дотооддоо одоо үр тариагаа тарьж байна те. Одоо дотооддоо одоо бас энэ рапсын шахтас гэдэг юм уу, яс махны гурилж гэдэг юм уу те. Одоо хэвэг гэдэг одоо гурилын үйлдвэрээс гарсан хэвэг гэдэг юм уу те. Одоо тосны ургамал, кальцийн чулуу гэдэг ч юм уу. Одоо ингээд түүх үйдүүдээ бид нар эндээс аваад одоо үнэхээр одоо Монгол оронд ургахгүй байгаа шар буурцгны шахтас одоо нарийн одоо витамин, минерал эрдэсүүд байна те. Эднэрийг бол одоо импортоор авж байна. За ингээд импортоор авсан түүхийд болон дотоодынхоо одоо түүхийдүүдийг одоо бид нар эндээ нөгөө орц нормын дагуу хойлж дахиагаад хийж байгаа. Тэгэхээр гол одоо онцлог нь болохоор одоо импортоор тэжээл худалдаж авах гэдэг бол бас л одоо нөгөө тээвэрлэлийн одоо явцад зардал гэхээс илүү бас хугацаа хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар одоо өөрсдөө одоо нөгөө шинэ хүнс эргэлж явах хэрэгтэй шүү хүмүүс. Дахиад ч гэсэн бас яг адилхан шинэ хүнс эргэлж явах хэрэгтэй. Өнөөдөр үйлдвэрлэгдсэн тэжээл дахиан дээр очиж хэрэгжилж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо дахианууд маань бас яг одоо шинээр өглөөдөө үйлдвэрлэгдсэн тэжээлийг идж байгаа гэсэн. Яагаад энэ чухал байна вэ гэвэл үр тариа. Үр тариаг ингээд нөгөө нунтаглах, бяцлах одоо үед бол нөгөө боловсруулалтанд орж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо удаан хадгалах боломжгүй болж байгаа гэсэн. Тэгэхээр одоо яг тэр үр тариа одоо маш хурдан хугацаанд одоо шувуу өөрөө нөгөө яг шууныхаа одоо хоол болж очиж явах хэрэгтэй. Энэ бол хамгийн том давуу тал. Ер нь бол одоо энэ эрчимцэн аж ахуй сайн хөгжинэ гэдэг бол хөдөө аж ахуй бусад үйлдвэрлэлийг бол бас энэ хөгжилд бол эерэг нөлөө үзүүлж байгаа. Зөвхөн манай компанид жилдээ 20,000 тонн улаан буудаа худалдаж авч байна. Улаан буудаан дээр. Мөн бусад одоо үр тарианы
ургамлуудыг болоод бас мэдээ их хэмжээгээр бодлож явж байгаа. Ер нь одоо цаашдаа одоо шувууны аж ахуйн салбар бол жилдээ нэг 50,000 тонн улаан буудаа худалдаж авах юм. Тэгэхээр нэг 50,000 тонн улаан буудаа гэдэг бол манай нийт жилийн одоо улаан буудаа тариалтын бараг 10 орчим хувьтай тэнцвэрч хэмжээний худалдаа авалт болж байгаа гэсэн. Тэгэхээр одоо ийм их хэмжээний одоо улаан буудаа худалдаа авч юм цаашдаа өшөө бусад рапс тий одоо obvious гэх мэтчлэн ийм хөдөө аж ахуйн гаралтай одоо өр тарианы одоо салбарыг бол бас юм дэмжлэг одоо хөгжилт нь бол маш сайн дэмжлэг болж байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ хөдөө аж ахуйн салбар бие бинийгээ дандаа ингээд нэг нь нөгөөгөө одоо бүтээгдэхүүнийг худалдаж авах замаар ингээд дэмжиж одоо эерэг нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр одоо энэ одоо бас бид хөдөө аж ахуйн одоо салбарт ажиллаж байгаа хөдөө аж ахуйн одоо бусад компаниудынхаа одоо хөгжил бас тодорхой хэмжээгээр бас эерэг нөлөө үзүүлж байгаа гэж бодож байгаа. За 2019 оноос эхлэн Төмөн шууд компани хөрөнгийн биржид хөл тавьж ирсэн. Тэгээ энэ хугацаа 5 одоо бараг 6 дахь жилдээ орж ийн. Хэр амжилттай байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд 10 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарлсан гэж сонссон. Яг бид IPO гаргаж явах үедээ нэг өрөө дэвшүүлсэн. Төмөн шууд төмний компани гэдэг нэртэй. Ийм одоо өрөө үгтэйгээр оролцсон. Тэгэхээр бидний одоо харж байгаа өнцөг бол өндгөө хэрэглээ. Өөрсдөө худалдаж аваа. Тэгээд хувьцааг нь бас худалдаад авчихаа. Тэ? Хувьцаа эзэмшигч болчих. Тэгээд өөрөө өөрсдийнх нь компанид орлого оруулцгаая. Тэгээд өөрөө өөрсдийнх нь компанид хөрөнгө оруулцгаая. Тэгээд хувьцааныхаа ногдол ашиг болон хувьцааныхаа үн цэний өсөлтөөр өөрсдөө бас тэ өгөөж хүртцгээе гэдэг. Ийм одоо философиор бид нар одоо энэ IPO хийсэн. IPO маань маш амжилттай болсон. 2019 онд хөдөө аж ахуйн компаниуд одоо анх IPO хийгээд 25% зах зээлд гаргаад 10 тэрбум төгрөг татан төлөвлөсөн. Энэ мөнгөөрөө бид нар үйлдвэрлэлийнхаа үйл ажиллагааг өргөтгсөн. Одоо энэ үйл ажиллагаа маань өргөтгөхөд одоо тэр төсөл маань эдний ашиглалтанд ороод одоо ингээд тэ үйл ажиллагаа маань сайн явж байна. IPO хийгээд одоо олон нийтийн компани болсон нь бол үнэхээр зөв нүдэ олсон, цаг үе олсон ийм ажил гэж үзэж байгаа. Маш олон одоо хувьцаа эзэмшигчтэй болсон. Бид нар бол хуучин бол 4 гишүүнтэй ийм компани байсан, гэр бүлийн компани. Тэгэд 4 хүн энэ компаниг одоо төлөө ажилдаг байсан. Одоо бол бид нар бол 15,000 болсон. 15,000 хувьцаа эзэмшигч нартай. 15,000 хувьцаа эзэмшигч нар маань компанийнхаа бүтээгдэхүүнийг худалдаж авах одоо бусдад одоо сурталчлах тий одоо энэ бүх ажлуудыг одоо надтай хамт хийгээд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол одоо ингээд олонний хүч одоо олонгүй талаа гэдэг шиг одоо маш сайн эерэг ийм зүйл. Эннийхээ хүрээнд бас бид бас нөгөө олсон ашгаа олон түмэндээ бас хувааж явах хэрэгтэй. Ингээд IPO гаргаснаас хойш ногдол ашгаа хуваарлсан дүнгээ ингээд сая нэгтгэхэд үтсэн 10 тэрбум төгрөгийг бид нар ногдол ашиг болгож тараасан байна. Ингэхлээр одоо бид нар бас нэг жил болгон 30-аас доошгүй хувиа ногдол ашиг болгож тарааж байгаа. Энэ 2025 онд буюу 2024 оны ногдол ашиг бид нар энэ удаадаа бид нар тараахгүй байхаар шийдвэрлсэн. Яагаад гэвэл бид нар маш их бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Тэгэхээр одоо яг одоохондоо бид нарт бас ногдол ашиг тараахаасаа илүү үйлдвэрлэлээ өргөдгөхөд одоо бас мөнгө санхүү маань шаардлагатай байгаа учраас энэ удаадаа бид нар үйлдвэрлэлийнхаа хөрөнгө оруулалтанд одоо энэ одоо байгаа нөөцөө ашиглая тий нэг удаадаа ногдол ашиг тараахгүй байхаар түр азны гэдэг ийм шийдвэр гаргасан байна. Эннийхэн дагуу бид 2024 онд Төмөн шууд 3 гэдэг шинэ ферм байгуулж гэлсэн. Одоо энэний шинэ фермийнхэн бүтээн байгуулалтын ажил явуулж байна. Өмнө нь бол бид нар үйлдвэрлэлийн өргөтгөлөд нэрээс нэлээд урт хугацаанд одоо ингэж юм жижиг баг-багаар ингээ хийдэг байсан бол одоо энэ жил бол бид нараас маш богино хугацаанд ерөөсөө үйлдвэрлэлээ өргөжүүлэх шаардлагатай дотоодынхаа үйлдвэрлэлийг одоо богино хугацаанд нэмэгдүүлэх шаардлагатай нэгдүгээрнээс бол нэлээд эрчтэй ажиллаж байгаа. Төмөн шууд 3 гэдэг ферм маань нэг 500 мянган шувууны одоо 500 мянган шувуутай аж ахуйн төсөл юм байна. Төмөн шууд 3 ашиглалтанд бүрэн ашиглалтанд ороод дуслаар нэг сая 200 мянган шувуутай болно гэсэн. Одоо яг энэ Төмөн шууд 3 гэдэг төсөл маань одоо үйл ажиллагаагаар эхлүүлсэн байгаа. Одоо эндээс бол
бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлж байна. Одоо нийтдээ 10 байртай юм төсөл юм байгаа. 10 байрных нь одоо 6 нь бол ингээд баригдаад ашиглалтанд орж байгаа гэсэн. Одоо ингээд 4 байр үлдсэн байгаа даа. Одоо энийг одоо бид нар энэ жилдээ бариад ашиглалтанд оруулах хэрэгтэй. Ерөнхийдөө бол барилгын ажил бол 7 сар ихэд бол дуусчихна. Одоо тэгээд тэрнээс хойш бол тоног төхөөрөмж угсралтын ажлууд хийгдэх. Сүмш хувьд 3 ашиглалтанд орсноороо үйл ажиллагааны цар хүрээ яаж өргөжүүлж тэлэх үү? 26 оны зорилтод мэдээж хэдэн ширхэг өндөг үйлдвэрлэх боломжтой гэж харж байна. Бид нар нэг 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг болно одоо. Төмөн шууд 3 ашиглалтанд оруулаарай. Тэгэхээр нийт одоо зах зээл маань нэг 500 сая ширхэг өндөг хэрэгжилж байгаа. Тэгэхээр тэрний нэг 50 орчим хувийг одоо бид бас үйлдвэрлэнэ гэсэн. Тэгэхээр ер нь төмөн шууд гэлтгөө одоо бусад одоо манай дотоодын шууны аж ахуй эрхлэгчнэр бол үйлдвэрлэлээ маш сайн өргөдөж байна. Тэгээд одоо импортоор авдаг өндгөө болий, дотооддоо өндгөө үйлдвэрлэдэг болъё. Тэгээд дотоодынхаа үйлдвэрлсэн шинэ өндгийг одоо манай монголчууд маань хэрэгэлдэг болъё гэдэг. Ийм л одоо зорилго тавьж ажиллаж байна. Импортын бараа бүтээгдэхүүн болон дотоодын үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнүүд яалтчгүй үнийн зүрэг гардаг. Яг уу би бас нөгөө хувийн талаас магадгүй манайд нөгөө бизнес эрхлэхэд мэдээж арилжааны банкуд одоо жилийн 18-аас 22% дундаж бүтээж юм уу те зээл алдаж болон зээлийн хүү юм бусад нөхцлүүдээс шалтгаалсан нөлөөллүүд байна уу да гэж хараад байдаг. Яг хөдөө аж ахуйн одоо үйлдвэрлэлийн гол суурь нь газар тариалан. Тэр яг Орос болон Хятад бол газар тариалангийн хөгжлөөрөө манай тас бол хамаагүй илүү. Ялангуяа Оросын холбооны улс бол сүүлийн 10 гаруй жил бол Улаанбуудаа тариалдаараа дэлхийд дандаа нэгдүгээрт явж байгаа. Тэгэхээр бол тэнд бол одоо Улаанбуудаа хижээл хямдхан бий болж байгаа гэсэн. Тэр хямдхан бий болж байгаа давуу талаа ашиглаад тэнд бол одоо малай чхон үйлдвэрлэл арай илүү хямд өртгөөр одоо бий болж чадж байгаа гэсэн. Энэ бол яалтчгүй тэдгээр орнуудын хувьд бол том давуу тал. Манайх бол арайхан тэгж чадахгүй байгаа даа. Тэгээ бид нар бол бас аль болох одоо үйл ажиллагаагаа сайжруулъя, өртөг зарлаа хямдруулъя одоо гэдэг чиглэлээр ажиллаж байна. Ялцгүй одоо бас энэ байгаль цаг агаартай холбоотой одоо газар нутагтай газар зүүн байршилтай холбоотой ийм их томоохон асуудал байгаа нь байгаа. Цаашдаа тэгээд одоо энэ өрсөлдөөний одоо нэг одоо хүчин зүйлс юм да. За сүүлийн үед тог цахилгааны үнийн нэмэгдэл иргэд аж ахуйн нэгж за үйлдвэрлэлийн түвшиндээс нэлээд хүчтэй мэдрэгдэж байгаа шүү байна. Тэгэхээр танай компанийн хувьд бас хэрэг мэдрэгдэж байна. Яг хоо тодорхой хэмжээгээр мэдрэгдэж байна. Би бол бас эрчим хүчний үнийн нэмэгдэл бол эрчим хүчний шинжилэл гэж байгаа тийм. За тэр бол байх ёстой гэж бодож байна. Гэхдээ яг тэрийг зөвхөн үн нэмснээр шийдэх биш одоо эрчим хүчний их өсөрөөд нь найдвартай тийм олон их өсөрөөд найдвартай эрчим хүчний их өсөртэй байх хэрэгтэй. Бид нар үйлдвэр дээр одоо ингээд хүчин чадлаа сайжруулъя одоо ингээд өргөдөхийг ихлээр үйлдвэрлэл өргөдөх ямар ч боломж байхгүй эрчим хүчний нөөц байхгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр бол энэ бол өөрөө хамгийн одоо хэцүү асуудал. Үн бол яг тодорхой хэмжээгээр нэмж болно. Тэрийг бол зөвшөөрж байна те. Гэхдээ үн нэмэгдсэний хэрээр нөгөө эрчим хүчний хэмнэлт гэдэг юмыг бас хүмүүс үйлдвэрлэгч нар өрхүүд ч гэсэн бас энийг бодох ёстой. Үнэтэй учраас тэрийг одоо яаж хэмнэх үү те? Яаж одоо үргүү одоо цахилгааныхаа хэрэглээг багасгах уу гэдэг дээр бол анхаарлаа хандуулах ёстой. Нөгөө талдаа бол энэ яалтчгүй одоо үйлдвэр байгуулад хөгжиж гэж байгаа бол эрчим хүч зайлшгүй шаардлага. Эрчим хүч байхгүй бол бид нар ямар ч одоо үйлдвэрлэл бүтээн байгуулалтын талаар ярих боломж байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээгээр нэмэгдэхэд бол хүлээн зөвшөөрж байна. Гол нь найдвартай их өсөр. Одоо жишээ нь танай компанийн хувьд сарын хэрэглээ хэд байж байгаад хэд болж өссөн. Яг би энийг асууад байна гэхээр мэдээж аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл явуулж байгаа газрууд цог цахилгааны үн нэмэгдэхээр буцаад нэг хэрэглэгчдийн гар дээр байж байгаа бараа бүтээгдэхүүн үн нэмэгдэх эрсдэл дагуулдаг байгаа шүү дээ. Яг одоохондоо бид нар бол энэ цахилгаан эрчим хүчний нэмэгдэлтэй холбогдуулаад үнийн одоо үн нэмэгдүүлэх тухай бол бид нар бол ярихгүй. Нөгөө талдаа бас бид нар бас аль болох одоо орчин үеийн ухаалаг одоо тог цахилгаан бага хэрэгэлдэг юм тоног төхөөрөмжүүдийг одоо үйлдвэрлэлээр нэвтрүүлсэн. Энэний ачаар бас бид нарт одоо бас энэ тогны одоо бас энэ цахилгааны үнийн нэмэгдэл бол харьцангуй гайг байна. Тэгэхээр нэг
60 эдэн сая төгрөгийн цахилгааны хэрэглээд байсан бол бид нэг 90 гаруй сая төгрөг 100 гаруй сая төгрөгийн л одоо төлбөр төлж байна. Тэ яг хөө энэ бол одоо бас байх өстой зүйл байж болох зүйл байх гэж бодож байна. Энэ үннээс болоод бид нар бол бүтээгдэхүүний үнийг нэмнэ гэж бодохгүй байна. Гол нь яг энэ нэмэгдэл маань одоо цаашдаа ингээд үйлдвэр байраад ашиглалтанд оруулах гэхэд захиргаа эрчим хүч байдаггүй, байхгүй, одоо нөөц байхгүй гэдэг ийм хариултууд бид нар сонсомоор байна. Тэ? Үйлдвэр одоо барихын тулд зайлшгүй захиргаа эрчим хүч шаардлагатай. Энийг л одоо шийдэж өгөх хэрэгтэй. Төмөш Шумбууд компани хамгийн сүүлд хизээ үнэ нэмсэн бэ? Сүүлийн 2-3 жилээр үнэ нэмээг байна. 2023 оны 10 сараас хойш бид нар бол үнэ нэмээг байна. Одоо бол манай үнэ бол маш тогтвортой байгаа. Бид үйл ажиллагаа өргөжүүлээд одоо бүтээгдэхүүнийхээ нэгжид ногдох зарлыг бол бууруулахаар одоо ажиллаж байгаа. Ингэжиж одоо бид бас нөгөө хэрэглэгч нартай арай хямд өрсөлдгүүц үн санд болгож байгаа. Яг одоогийн байдлаар бол бид үнэ нэмэлгүйгээр одоо ингээд үнэ маш тогтвортой тэгээд байлгаж чадж байгаа. Зарим одоо түрүү жилийн 2024 оны тухайд болохоор бас нэг импортын өндөгний хомсдолтой холбогдуулаад бас энэ зах зээл дээр бас нэг жоохон өндөгний хомсдол үүссэн, үн үүссэн. Тэгээ бид бол бас яг нөгөө үйлдвэрлэлээ одоо яг бодлого одоо үнээрээ бодлогожсэн л да. Тэгэхээр яг нөгөө дамжуулан борлуулагч нар дээр бас нэг юм асуудал гарсан. Дотоодын үйлдвэрлэлд одоо нэг 20 хэдл байна уу? Ер нь шууны аж ахуй хэрэглэгч нар те нэг 20 гаруй шууны аж ахуй хэрэглэгч нар хот тойрс нэг 10-аад байна. Тэгээд хөдөө орнуудад бас жижиг одоо бас маш их одоо аж ахуйнууд шинээр байгуулагдаж байна. Одоо яг манай үн одоо жишээлбэл ингээд үнэтэй байна гэж яриад байдаг шүү хүмүүс. Тэр яалтчгүй нөгөө бизнесийн орчин бас нэг тийм зөрүүтэй байгаад байна. Төгрөгийн ханш уналтай гадаад валютын ханшийг өөрчлөлт дээрээс нь одоо энэ банкны зээлийн хөө гэх мэт шин те. Сүүлийн үед харин нөгөө энэ хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор одоо шинэ хүнсний хувьсгал гэдэг хөтөлбөрийн одоо санхүүжилтүүд бас ингээд нэлээд байна. Гэтэ мэдээж яг хангалттай хэмжээгээр бас биш ч гэсэн одоо бас энэ компаниудад бас нэлээд хэмжээний одоо зээл олгож байна. Энэ зээлээр компаниудад үйлдвэрлэлөө нэлээд сайн өргөдөж чадж байна. Яг хоо энэ цаашдаа бас энэ тодорхой хэмжээгээр урт хугацаанд байвал бас энэ компаниуд маш их хэрэгтэй бодиттой үр дүн гарч байгаа. Хүнсний явсгал гээд нэг талдаа харж байгаа боловч нөгөө талдаа сая Евразийн хилцээр ороод ирлээ. Тэгээ энэ бол хүнсний үйлдвэрлэгчид, дотоодын үйлдвэрлэгчдэр дундаа нэлээд том цохилт өгөр байна. Тэглээ тийм. Энэ одоо бас маш ойлгомжгүй юм нөхцөл байдал бий болоод байна л да. 2 жилийн өмнө 3 жилийн өмнөөс ахуулаад одоо хүнсний хувьсгал гээл одоо бид нар үйлдвэрлэгч орон болох ёстой, импортлогч байхаа болцгой, үйлдвэрлэгч болъё гээл одоо дээр доргуу яриад бид нар ч бас тгийгээл одоо үйл ажиллагаа өргөдгөл ингээл явсан шүү дээ. Тэгсэн чинь энэ жилээс нэг мэдсэн чинь зарим нэг бараа бүтээгдэхүүний гайлын татваргүйгээр ингээд чөлөөтэй худалдаагаар оруулж ирье гээл тэ. Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцээ гээл. Гэхдээ зарим орнууд одоо дэлхийн бусад орнууд одоо жишээл хамгийн одоо өндөр одоо хүчин чадалтай Америк, Хятадууд хүртэл одоо хил галийн тарифыг нэмэгдүүлж байна тий одоо дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалж байна. Одоо энэ чинь дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалахад ерөөсөө хил галийн тарифаар нэмэгдүүлж хамгаална шүү дээ. Энийний дагуу одоо Трамп бол одоо ингээд энэ өөрийнхөө дотоодын үйлдвэрлэлийг хамгаалаад одоо ингээд ажиллаж байна. Гэтэл бид бол одоо үйлдвэрлэл маань хангалттай сайн хөгжөөгүй байхад хил гаалид улам чөлөөтэй болгож байна. Яг энэ бол хоёр талтай. Монголд үйлдвэрлэх боломжгүй, Монголд үйлдвэрлэж чаддгүй бараан дээр бол энэ одоохондоо зөв асуудал байх. Манай Монголд ургахгүй жимс, ногоо, тийм үү? Исэн чихэр, цагаан бутаа гих мэт энэ зүйлүүдийг бол мэдээж галийн татвараас нь чөлөөлөөд одоо импортоор оруулж ирвэл байж болно. Яг гэвэл бид нэр хязгаарч тэрийг үйлдвэрлэж чадахгүй байгаа одоохондоо. Боломжгүй байгаа ийм онцлог бараа бүтээгдэхүүн тийм. Гэтэл бид үйлдвэрлэж чадж байгаа бараа бүтээгдэхүүнээ одоо галийн татвараас чөлөөлөөд одоо дотоодынхоо үйлдвэрлэлтэй ингээд өрсөлдүүлнэ гэдэг бол тийм ч одоо оновчтой зөв шийдвэр гэж бид нэр бодохгүй байгаа. Яг гэвэл бид нэр гадаад орны одоо энэ олон жил болсон одоо тийм томоохон компаниудтай бид нэр яг өрсөлдөх хэмжээний бол бааз суурьтай, хүчин чадалтай болоог байгаа.
Одоо ялангуяа Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хилцээрт байгаа орнууд бол манай Монголтой харьцуулах юм бол байгаль цаг уурын хувьд бол тэд бол харьцангуй давуу талтай. Тэнд бол хөдөө аж ахуйн үндэс болсон газар тариал нь маш сайн хөгжсөн. Дээрээс нь тэд бол уламжлалаараа хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлэхээс гадна төр засаг нь олон жилийн хувьд маш сайн дэмжлэгтэй байсан. Ийм одоо гадаад нөхцөл байдал нь бол ийм давуу талтай оронтой бол бид өрсөлдөх юм бол яг үндэ бол чадахгүй байна яг одоохондоо. Тэгэхээр энийг одоо бас төр засаг бас нэг анхаарч үзэх ёстой. Наанта цаанта авч үзэх ёстой болов уу гэж бодож байна тий. Хэрэглэгч нар бол яг уу Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааг бас дэмжиж байгаа. Тэгэх юм бол бид бүхэн хямд бүтээгдэхүүн хэрэглэмээр байна гэдэг. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа нэг асуудал зөвхөн хувийнхаа үднээс харахад бидэнд та бүхэнд олдж байгаа арилжааны банкны зээлүүд за бусад ийм их усөрүүд маш өндөр хувийн үтэй. За гэтэл гадны улсад 2-3 дахин бага байдаг ч юм уу тий. Тэгэхээр ингээд харахаар за яг сая ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөдөлгөөн бол мэдээч маш том давуу талыг олгосон. Гэвч нөгөө талдаа Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал дотоодын үйлдвэрлэгчтэй жоохон халтаа байгаад байна уу да гэж хараад байдаг. Таны хувьд энэ ямар бодолтой байдаг вэ? Яг улсаараа манай эдийн засаг жоохон нөгөө нэг сул байгаад байна. Яалтчгүй сул байгаад байна. Тэгээ дээрэс нь одоо энэ гадаад валютын ханш чинь өөрөө бас юмыг шийдэж штэ. Төгрөгийн худалдаа авах чадвар чинь унаад байна тий. Тэгэхээр одоо бас төгрөгөөр харахад юмны үн өсөөгөө ч гэсэн яг долларч шилжүүлээд үзэх юм бол өнөөдөр 500 төгрөг байгаа нь дараа жил дахиад 500 байх юм бол үн нэмэгдээгүй ч гэсэн нэлээд ханш нь унтсан байгаа гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа бол бас энэ гадаад валютын ханш одоо долларын ханш эднэр чинь болохоор нөгөө яг бодитоор бол бас хүчтэй нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Дээрэс нь инфляц байгаа даа тий. Бидний өнөөдөр одоо ингээд байгаа 100 төгрөг маань дараа жил 100 төгрөг хэвээрээ байгаа боловч нөгөө худалдаа авах чадвар чинь байхгүй 100 төгрөг болсон байгаа даа шүү дээ. Гадны орнуудад болохоор тэр инфляцийн түвшин бол харьцангуй тогтвортой байгаа нь бол энэ том давуу тал. Нөгөө талдаа бас нөгөө банк санхүүгийн хувьд бол энэ чинь маш таатай нөхцөлтэй байгаа даа. Төрийн дэмжлэг тэгээд маш сайн дэмжлэг тэгээд дөнгөж одоо энэ 2 жил 3 жилийн хугацаанд л одоо энэ хүнсний үйлдвэрүүдийг ингэж дэмжиж байгаа болохоос биш энэ өмнө нь бол ийм зүйл байхгүй байлаа. Тэгээ одоо яг энэ дэмжиж байгаа энэ дэмжлэг маань бас яг хангалттай сайн өссөн хэмжээнд бас байхгүй байгаа даа. Мэдээж өссөн хэмжээнд олох боломжгүй энэ бол хэцүү. Тэр бол ойлгомжтой. Тэгээд гадны орнуудтай харьцуулахад бол бид нар бол яалтчгүй бас нэг өндөр өртгөөр юм хийгээд байгаа нь үнэн. Сахилгаан тий одоо төлж чадахгүй эрчим хүч бүх зүйл л одоо бас үнэтэй байгаа даа. Гэхдээ үнэтэй байна гэд одоо импорт хэмээн бас бид хит их найдаж болохгүй юм аа. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийг бол улсын бол заавал тусгаар тогтносон бодлоготой байх хэвээр. Энийг бол авч үзэх хэвээр юм аа гэж. Сая бид ковидын үед бол бас нэг хүнсний хомсдол тий одоо бас энэ улсын болвол тусгаар улсын болвол тий өөрсдөө хэрэгэлдэг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байх нь ямар чухал юм бэ гэдгийг бид нар улсаараа харлаа ш. Дэлхийд яриа харлаа тий. Тэгэхээр энэ дээр нэг юм хэлэхэд бид нар эхний жилүүдэд магадгүй хямд өндөг хэрэгжилж магадгүй хямд хүнс хэрэгжилж магадгүй. Гэхдээ яг тэрүүнтэй өрсөлдөөд одоо дотоод ажиллах компаниуд маань энэ өрсөлдөөнд одоо өрсөлдөж чадахгүйгээр үйл ажиллагаагаа зогсоогоод эдийн засгийн хувьд дампуураад ашиггүй болоод дампуурхаас өөр аргагүй. Ингэвэл дараа нь бид маш удаан хугацаанд хүнсний хараат байдалд орно. Бид нэр одоо эрчим хүч цахилгаанаараа хараат байгаа. Гэхдээ цаашлаад хүнсээр хараат байх магадлал улам нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш эрсдэлтэй юм алхам. Тэгэхээр наанта цаанта авч үзэх ёстой л гэж бодож байна. Дотоодын үйлдвэрлэгчдэд одоо хамгийн том асуудал бол татвар, даатгал, энэ шимтгэл төлбөрүүд их том дарамт болдог. Тэр ч утгаараа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар орлогын түвшингөөс хамаарат шатлсан хэлбэрээр төлдөг шүү дээ. Тэгэхээр энэнийг яг нь сүүлд хуулийн төслүүд бас явж ил байна л да. Энэ шатлсан хэлбэрийг болиулах хэрэгтэй, нийгэм тэгш байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ дээр та бас ямар бодолтой байдаг? Яг тэр бол одоо энэ татварын
шинчилсэн багц хууль яригадад одоо энэ одоо хаврын чуулганаар хилцэгдэнэ гэж юм те. За энэ дээр одоо нэлээд олон аж ахуйн нэгжүүд бас энэ санал өгж байна. Энэ санал дээр одоо давтагдж байгаа хэд хэдэн зүйлүүд бол мэдээж нөт байна. Тэр аж ахуйн нэгжийн ашигын одоо орлогын албан татвар нэ тий ашигаас нь хамааруулаад 10%, 25% гэсэн шатлсан жишээ байна. Тэгээ энийг бол бас ингээд нэг төвшөнд байлгаач гэдэг саналуд бол нэлээд сайн одоо яригдж байна. Тэгэхээр энэ бол одоо бас шийдэгдэх байхаа гэж бодож байна. Компаниуд томрох боломжийг бол хязгаарлаад байгаа гэсэн. 25% одоо ашигын татвар авна гэдэг бол томрох компаниудыг томрохоос нь одоо хязгаарлаад байна гэсэн. Тэгэхээр татварын байгууллагын гаргасан судалгаагаар 321 компани л үү Монгол улсад 25% татвар төлж байна гэсэн. Тэгэхээр ийм олон компаниуд байхад 321 компани 25% татвар төлж ийн гэдэг бол компаниуд энэ 25% татвараас зайлшгүй компани аль хэдийн жижигэлсэн гэсэн. Жижигэлсэн гэсэн. Хуулийн хүрээнд жижигэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь өөрөө бас нөгөө талдаа нэмэн үртгийг нэмэгдүүлэхгүй, ямар нэгэн бүтээмж нэмэгдүүлэхгүй, нэмэлт дараа болоод байгаа гэсэн. Нөгөө компаниудаа ч гэсэн. Компаниуд ч гэсэн одоо үйл ажиллагаагаа томруулаад одоо ингээ хөгжөөд явъя гэтэл эсэргээрээ татвар нь ийм байгаа учраас жижиглэхээс өөр аргагүй байна. Тэгэхээр энэ бол бас нэг тийм ялангуяа одоо энэ хүний нөөцийн энэ хомсдолтой байгаа үед бол бүр л их дэмий юм байгаа. Тэр жижиглсэн компани болгонд дахиад нэг нэгтлэнгууд явна. Нэгтлэнгууд ажиллана гэсэн тийм. Ингээл одоо жижиг болгоод тэгэл одоо бас нэг тэр болгонд жижиг болгож байгаагийн хэрэг өртөг зардал бас нөгөө талдаа нэмэгдээд явж байгаа. Тэгэхээр нэг ийм хэрэггүй ажлуудыг бид нар бас ингээд улцаараа хийгээд байна. Энийг одоо болох хэрэгтэй. Тэ? Тэгээд ер нь бол зүгээр нийгмийн даатгалтай холбоотой юмуд бол бас яригдчихэл байна л да. Тэгэхээр энийг бол бас татварын одоо багц хууль бол нийгмийн даатгалын одоо шинжилгээтэй холбоотой нэлээд бид нар саналаа өгөөл явж байгаа. Монгол улс импортын бүрэн хамааралтай улс орн. Тэгээ яалтчгүй бид одоо ялангуяа хүнсний бүтээгдэхүүн дээр бас бид маш олон хүнсний бүтээгдэхүүнийг татаа оруулж ирдэг. За тэр ч утгаараа бид ядаж хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихё гэдэг зорилтыг тавьдаг байгаа шүү дээ. Тэгэхээр яг дотоодын үйлдвэрлэгчдэд дотоодын үйлдвэрлэлээ тэлэхэд юу шаардлагатай байна? Яг одоо энэ цаг үед юу дутагдaltaй байна гэж та харж байна? Яг хүмүүс маш олон юмнууд ингээд нөгөө биелэхгүй ч юм уу эсвэл боломжгүй юмнуудыг ингээд төр засгаас хүсээд байвал бас хэцүү. Миний хувьд бол яг одоо зөв одоо компаниудад нь одоо тэр зээлийг олох хэрэгтэй. Тэр бол одоо бас яг тэр хөнгөлөлттэй зээлийг олгож байвал ер нь одоо энэ компанийг хөгжүүлэх, үйлдвэрлэлээ өргөдгөх одоо энэ салбарт одоо ажиллах нь бол тухайн компаниудын л өөрсдийнх нь одоо менежментийн асуудал болж үлдэж байгаа гэсэн. Тэгэхээр яг миний зүгээс бол одоо иймэрхүү хөнгөлөлттэй зээлүүдийг ингээд яг зөв салбаруудад нь ингээд зөв компаниудад нь ингэж олгох юм бол бас энэ маш сайн үр дүн гарч байгаа гэж бодож байна. Түүнээс ингээд хүслийн жагсаалт бол ингээд маш их байгаа тийм. Хүслийн жагсаалтыг бодоод нөгөө талдаа төр нь ямар ч биелүүлэх боломжгүй тийм хүслийн жагсаалтыг гаргаад байвал хэцүү. Одоо энэ хүнсний хувьсгал хөтөлбөрөөр Атрын 4-р аяны хөтөлбөрүүдийн нэг юм давуу тал нь хүүний хөнгөлөлтийг л олгож байгаа. Зөвхөн хүүний хөнгөлөлтийг. Тэ? Тэгэхээр төрөөс олгож байгаа тэр нөгөө нэг мөнгө нь бол бага дүнгээр их одоо ажил хийх боломжтой болоод байгаа юм. Зээл олохгүй байгаа. Төр зээл олохгүй. Одоо хөгжлийн баг ч зээл олгосон шүү дээ. Тэгэж бол ажиллах нь бол их хэмжээний мөнгөөр банк имийг дэмжих гэдэг байгаа байхгүй юу? Төрийн одоо энэ хөнгөлт бол одоо хийж байгаа энэ ажил бол хүүний зөрүүг нь олгоод байгаа. Тэгэхээр энэ бол маш одоо хөгжлийн банкны нөгөө энэ юутай ажил харьцуулах юм бол бас их хамаагүй бага мөнгөөр их одоо том ажлыг хийж байна гэсэн. Энэ бол миний хувьд бол бас зөв ажил гэж бодож байна. За бидний ярилцлагын урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа.